15 дугаар анги Чулуун самбар. Тэр бол над шиг гадаад шив нарын цайны газар. Харин дотоод шив нар өөр газар хоолдог юм гэж Мозов тайлбарлангаа Иоаннд нисэж буй сэлэн бүлгмийг үзүүлнэ. Гэж Иоанн сэтгэл нь хөдөлж толгой тохино. Тэнд байгаа нээлттэй талбайг харж байна уу? Тэр бол шив нар 7 хоногт нэг удаа настангаас легт сонсдог газар юм. Тэр өндөр барилгад шив нар сэлмийн чадраа сайжруулдаг юм. Гиш Мозов олон давхар хийдрүү заав. Ямар онцгой хэлбэртэй барилга вэ гэж Иоанн тэрхүү чамин цамхыг харан биширнэ. Би орж үзэж болох уу гэж асуухад Мозов толгоос гисрээд уучлаарай. Гэхдээ зочид ямар ч барилгад орж болохгүй. Ямар новшийн газар вэ? Бүх юмаа хаачхаад яаж шин шив татдаг байна гэд Иоанн уурлангуй толгоос гисэрнэ. Тэр гэж Мозов түүний бүдүүлэг хариултыг юу гэж эсрүүцгээ мэдлгүй зогсно. Учир нь хүмүүс эхлээд бүлгмээр явж үзэж байж илсдэггүй болохоор тэр юм. Мартаж үз гэж гэнэтхэн хэлээд аяллаа үргэлжлүүлье гэж Мозов тэр талаар үргэлжлүүлэн яриагууд санаа амархан тэр. За тэгвэл бүлгмийн шив нарын хувьд хамгийн чухал зүйлийг үзүүлье. Тэрийг нь Иоанн сонсцоход ихэд сонирхов. Тэд хэсэг алхаснаа зэрэгцэн байрлах 3 чулуун самбарын өмнө ирэв. 3 чулуун самбар дээр хэдэн 10 нэр бичээстэй байх ба энэ нь Иоаннд нэг л нас барагчдын дурсгал мэт санагдана. Энэ юу юм? Нас барагчдын дурсгал юм уу гэж Иоанн юу ч бодлогүй асуув. Юу? Мозов хин нэгэн сонсцоогүй байгаа гэлтэй айсан мэт эргэн тойрноо харснаа. Нөхөр таныг бүлгмийн талаар ойлголтгүй гэдгийг мэдгч саяны хэлсэн зүйл чинь бүлгмийн бүх шив нарыг хэлэгдэнүүлнэ шүү. Энэ дурсгал биш бүлгмийн чагсаалт юм шүү. Энд байгаа бүх нэрс бүлгмийн авьяаслаг шив нар юм. Бас тэд мянган шив нарт хүндлэгддэг юм. Хэрвээ надаас өөрөөр сонссон бол шууд сэлмээ бариад дайрах байсан юм. Учир нь хөлс цусаа урсган байж энэ дээр нэрээ бичүүлсэн хүмүүсийг үл хүндэтгсэн зүйл болох учраас. Тийм үү, би мэдсэнгүй. Уучлаарай гэж уучлалгүй. Түүнийг хараад Мозов инээгээд тийм бол зүгээр дээ. Би чамайг ойлгож байна. Тэгээд чулуун самбар руу хараад захын 2 чулуу 45 нэр, голын чулуун дээр 10 нэр, нийлээд 100 нэр бичээстэй байгаа. Энэхүү 100 нэрс бол бүлгмийн настан болон өдөртөгчөөс гадна 100 шилдэг шавьсын нэр юм. Энэ дээр нэрээ бичүүлсэн бүх хүмүүсийг бүлгэм хамгаалж бас хүсснээрээ шан харамж авдаг. Голын чулуун дээр хүмүүс бол гол шив нар. Мозов ялангуяа голын чулууг харах нэ яг л эцэг ихээ харж буй мөт хүндэтгэлтэй харна. Бүх шив нар энэ чулуун дээр нэрээ бичүүлэхийг хүслэн болдог. Гинэтхэн Мозов өгөө дуусгаж амжаагүй байтал захын чулуун дээрх нэр алга болж өөр нэр оронд нь гарч ирэв. Мозов тэрийг хараад хин нэгэн 100 ороод ирлээ. Юу? Яаж өөрөө солигдчихв? Өөртөө сийддэггүй юм уу гэж Иоанн энэхүү үзэгдлийг хараад сонирхов. Хэсэг харж байснаа Иоанн Рим Пүнчин гэх нэрийг анзаарав. Тэгээд тэр нэрлөө заагаад энэ нөгөө чамайг алах гээд байгаа номын ах чинь мөн бидтэй. Тэрийг сонссон Мозовгийн царай барааж толгой тохив. Түүний нэр 14-т байна. Тэр 14 чагсдаг юм уу? Мозов энэ удаад удаж байж толгой тохив. Нөгөө чиний эргүүлсэн охин чинь бас энэ дээр байгаа юу? Тэрийг сонсоод Мозов чимээгүй голын чулууны доод хэсэг рүү заав. Шин Аюнг 10 чагсдаг. Иоанн Мозов руу гайхсан янзтай хараад чийч зөрөгтэй бас шулуухан юм аа. Мозов түүний магтаал цаашаал чимээгүй инээхээс өөр зүйл хийсэнгүй. Ингээд үзүүлэх зүйлс дууслаа гэж Мозов хэлв. Харин одоо би номын ах Рэнд энэ цөмийг өгөх хэрэгтэй байна гэж гутарсан шинжтэй санаа алдав. Чи заавал түүнд өгөх хэрэгтэй гэж үү? Чи буруу зүйл хийгээгүй учраас түүний хоосон үгийг сонсох шаардлагагүй. Мозов түүний үгийг сонсоод толгоос хөсөрч нөхөр Иоанн та ойлгохгүй. Энэ ертөнц бол хүчтэй хүчгүйгээ захирч хүсснээрээ дүрм гаргадаг юм. Зөвхөн мулган хүмүүс л тэр дүрмийг дагдаг юм гэж Иоанн мөрөө хавчаад харин чи л ойлгохгүй байна гэж хэлв.
муулгуу энэ ертөнцийн бүх хүнийг муулгуу гэж буй түүний үгсийг сонсоод Моосо хачин царай гарган зогсоно. Би тэр Рентэй чинь очиж уулзвал яаж байна гэж Моосо боломждуулав. Зүгээр дээ гэд хэсэг бодож байснаа. Энэ бол миний л асуудал. Тиймээс бусдыг татан оруулж чадахгүй. Ялангуяа миний төлөө хийсэн бүх зүйлсийн дараа. Йоан чимээгүй зогсож байснаа. Тийм үү? Тэгвэл гинтгэн холоос чанга дуу сонсогдов. Энд чинь шинэ номын хичээг эргүүлээд байгаа чамааг уурлуулдаг жаал биш үү? Хоёр царайлаг залуугийн царайг хараад Моосо царайг ухаж цайж Рин номын ах болон Зин номын ах Моосо яаж энэ намайг чам дээр очиход хүргэж зүрхэлж байна гэд нудраг зангидэн ойртов. Хаана байсан юм? Чамд өнөөдөр хилэнт гүрэмлийн цөмийг авчрах сүүлийн өдөр гэж хэлсэн. Би авчирсан маа энэ байна гэд Моосо жижигхэн улаан бөмбөлөг гаргаж өгөв. Яаж олж авсан юм? Арай худалдаж авсан юм уу? Яаж олсон бэ чамаагүй? Би хүснэг ч өгсөн учраас одоо намайг зүгээр өрх. Ха. Түүний үгийг Рэм бүчин сонсчоод инээд алдан чи үнэхээр тэнэг юм аа. Чамааг нэг муу цөм олж ирсэн гэ зүгээр өрхнө гэж санаа юу? Тэр чин зүгээр шалтгаан байсан юм. Юу гинэ Моосо зөхөрч чи хилэнт гүрэмлийн цөмийг олж ирвэл зүгээр өрхнө гэж амласан биз дээ. Мэдээж би амлсандаа хүрч номын ихч шингийн талаар мартах болно. Гэхдээ одоо бол нэг муу шар шинг номын ихчид сэтгэлдээ байна гэдэг чамайг зодох шангалтай шалтгаан. Моосог түүнийг сонсоод номын ихч сэтгэлдээ байх нь зодуулах шалтгаан гэж үү гэж дотроо бодно. Гэвч тэрээр Рэм бүчэн сонгогдсон нэгнээс сулд ороод гол учир оршино. Хөөх сүртэй өгсвэ гэж хэлэхэд Моосогийн айдас өөрөө ирэхгүй алга болов. Хин нэгэн чамтай адил нэг хүн дурлах нь зодуулах шалтгаан гинэ гэд Йоан инэдмийн кино үзэж буй мэт чангаар инэв. Чи хин гэж чинь вэ? Чи бүлгэмийн шав биш вэ? Яаж орж ирсэн юм? Би хин бэ гэж үү? Би тэр гүрвлийн цөмийг өгсөн хүн байна гэж Йоан тайвнаар хэлв. Нөхөр Йоан гэж Моосо нүдэн томорч ирээд хэлв. Хэр чи байх нэ гэд муухай харна. Яагаад чи түүнд энэ үнэтэй гүрвлийн цөмийг өгсөн юм? Тэр чамд юу амласан юм гэж асуув. Тэр надад юу ч амлаагүй, бас би юу ч хийсэхгүй байна. Зүгээр л өгмөр санагдсан учраас өгсөн юм гэж хариулв. Рэм бүчэн Йоаныг хин гэдгийг мэдэхгүй учраас түүнээс болгоомжилж байв. Учир нь ямар ч энгийн хүн хилэнт гүрэмлийн цөмийг хүнд зүгээр өгнө гэж үү? Тэгээд яах гэсэн юм? Түүнийг дээрлэхэ болвол их баярлах байна гэж Йоан инээмсэглэн хэлв. Үгүй гэвэл яана гэж Рэм бүчээ нууцлаг нэгнийг оролдохыг хүсээгүй л юм. Харин эмээх тал дээр бол бүлгэм дотроо байгаа учраас айдсын үйл мэдэрнэ. Мэдээж чи татгалзаж таарна гэд Моосороо хараад би түүний ямиг нэг удаа аварсан. Ахаад аврахад гайх зүйл байхгүй үсттэй. Чи гэж Рэм бүчээ түүний үгийг сонсоод хөмсгөө зангидав. Нөхөр Йоан харин Моосо баярлах багтах хоёр зэрэгцэн нүднээс нь нулимс тусалж харагдана. 16 дугаар анги Тулааны домтон. Аль нүхнээс мүлхэж гарч ирснийг чи мэдэхгүй ч. Үүнийг эцсийн сануулга гэж мэд гэж сэлмээ хойноос нь суулгад түүний гэрлэн бүрхүүл өөрчлөгдөв. Йоан тэрийг харан мишээн. Йоаны хувьд хүнтэй анх удаа тулалдах гэж байгаа учраас энэ нь түүнд зугаатай санагдав. Чи тулалдахыг хүсэе юу? Болж байна. Сэлмээ мангасаас өөр зүйл дээр туршихыг хүсэж байсан юм гэж Йоанч бас сэлмээ суглав. Рэм бүчэн түүний сэлмээс хурц гэрэлт гарч байхыг хараад нүдэн томорч ирээд балмагдхан тэр сүнслэг ангиллын сэлэм бүр төгс чанарынх ангилал бүхий зэвсгүүд энгийн зэвсгээс хэд дахин хүчтэй байдаг учраас өндөр өвөн цэнтэй байдаг. Ялангуяа дээд ангиллын зэвсгүүд Йоаны сэлэм хамгийн доод ангилал болох сүнслэг ангиллах боловч төгс чанарынх учраас 14 жагсдаг Рэм бүчэнд ч ийм зэвсэг байхгүй юм. Рэм бүчэн дунд чанарын зэвсэгтэй учраас Йоан төгс чанарын зэвсэгтэй байгааг хараад тэрээр таагүй болж эхлэв. Түүний зэвсэг төгс чанарын зэвсгийн хажууд модон саваал гэсэн үг.
Яасан бэ? Тултмааргүй байвал зүгээр хэл гэж үдсэн янстай хэлв. Үгүй ээ. Тэр сайн зэвсэгтэй ч би илүү хүчтэй. Тэр 9-р төвшний сүнслэг шав бол би харин 5-р төвшний сүнслэг дайчин. Тэр хичнээн сайн зэвсэгтэй байлаа гэд би ялагдах учиргүй гэж өөрийгөө зөргиж болов. Йоан сайн зэвсэгтэй байлаа гэд тэрийг ашиглах хангалттай хүчгүй бол харин ч эсэргээрээ нэрмээс болдог талтай. Хэрвээ чи зэвсгээ өршөөл ирж өгвөл сая болсон зүйлсийг мартаа зогсохгүй Мосог зүгээр орхино. Ямар вэ? Йоаныг ямар нэгэн юм хэлэхээс өмнө Шоахаа эцэст нь ам нээж Йоанхаа энэ бол гоё боломж шүү. Та олон мангастай тулдсан ч гэлээ үндэ бол ирээдүйд та мангасаас илүү хүмүүстэй хөвчлэн тулдах болно. Йоан толгой дохин сэлмээ өргөн тулааны барилал ав. Йоан анхнаасаа тулаанаас зайлсхийх бодлого байсан юм. Болж байна. Тэгвэл чамааг үхсний дараа л авахаас гэд Ремпүчийн сэлмээ өндөрт өргөн чангаар гурвалсан сэлмийн дайралт Ремпүчийн холбосон 3 довтлогоо хийх ба нэг хөдөлгөөнөөр 3 довтлогоо хийх мэт харагдана. Йоаны нүдэн томрох ба энэ нь гайхсандаа биш харин судлахын тулд юм. Агшин зур Йоан сэлмээ өргөн 3 довтлогоог нэг хөдөлгөөнөөр хаачхав. Юу? Йоан төгс хамгаалахыг хараад Ремпүчийн чангаар уулга алдав. Йоан бүрэн хамгаалсан ч энэхүү довтлогоо өөрөөс нь 5 төвшөө илүү хүнийх байсан учраас баг зэрэг аргаш түлхэгдэв. Янцтай гэж өөрийн чичрэх гараа хараад инэв. Энэ янгинах мэдрэмж яасан сайхан юм бэ? Жинхэнэ би энэ мдээгүй болсон учраас анх удаага мэдэрсэн энэ мэдрэмж нь түүнийг одоо л амьд хүн шиг санагдуулна. Тэр галзуу солиотой юм уу гэж Йоаны өвчнөдөө баярлахыг хараад Ремпүчийн хэлв. Алив үргэлжлүүлж тулццгаая. Йоанх тулааны донтын бахтаа гэж Шоахаа дотроо бодно. Цус сэлмийн дайралт сэлмнээс улаан гэрэл цацарч эхлэв. Ремпүчийн түүнийг газар ангиллын техник ашиглахыг хараад золтой л өмдөндөө тавьчихсангүй. Байж боломгүй юм. Чи сүнслэг шав байж яаж газрын ангиллын сэлмийн техник ашиглаж чадж байгаа юм гэж сандрангуй уулгаалтав. Тас. Тэдний сэлэм хоорондоо хүрэхэд Ремпүчийн уултай мөргөлдөж байгаа мэт болж өвдгөн газар хүрнэ. Бодлого Ремпүчийн өөрийнх нь сэлэм цуурч байгааг анзаарав. Муу шүү, энэ байдлаараа миний сэлэм эвдэрхэн. Туслаарай гэж тэрээр ойр зогсох бүлэгмийн шавьяас тусламж хүсв. Тэрийг сонсон тэрхүү шавь сэлмийн суглан хурцтайгаар тэдний зүг давшив. Нөхөр Йоан болгоомжтой Мосо амжиж зогсоож чадаагүй учраас түүнд орилт сануулав. Гэвч Йоан тэр шавийг тоолгүй сэлмийг нэг далаагаад Ремпүчэнийг холд сүлж орхив. Ремпүчээ холцсны дараа Йоан түүн рүү хараад цус сэлмийн дайралт. Йоан нөгөө чадвараа идэвхжүүлж сэлмээ далааж нөгөө шав руу улаан гэрлийн туяагаар дайрлаа. Түүнд нь бэлэн биш байсан шав түүний нэг мөчин нууд тасарч унаж байхыг харж зогсохоос өөр зүйл хийж чадсангүй. Миний гар гэж гараа алдсан шав газар унаад өвчнөдөө шандлан орилно. Йоан гарыг нь тасдах санаагүй байсан учраас түүнд ч бас таагүй санагдаж байлаа. 17 дугаар анги цуст бүлгэм. Тэр зүгээр үздэй. Тоглогч биш дүр учраас дараа эргээд урагчих нь үздэй гэж Йоан өөрийгөө тайтгаруулах гэж оролдоно. Чамайг аландаа гэж Ремпүчийн уурандаа орилох боловч тэрээр Йоанаа хүчнээс нууцхан имэж байлаа. Энэ миний буруу биш. Тэр өөрөө л хэлсэн гэж бурууг түүнд тохно. Түүнийг сонссон гаргүй болсон шив уурандаа цусаар ханиалах нь тэр. Туслаарай. Би цус алдаж өгөх гэж хамаг чадлаараа орилох боловч тэдний хэрэг тутгалтахгүй тулд бусад шавнаар түүнд үл туслана. Тэднээс холгүй өөрийн өргөөндөө цай шимт суусан Жанк насны чихэнд удалгүй хил хөрөв. Цайгаа газар шидчгээд тэрхүү чимээ гарах газар руу яв. Дээгүр дамжин өсөрх нь түүнийг яг л жингүү мэт харагдуулна. Жанк настай ирэхэд түүний нүдэн бүлтээж ирээд гайхшралт оров. Тэгээд хурдхан шиг цус алдаж буй шавийн цусыг тогтоолоо. Цусыг тогтоосны дараа Жанк наст нь тухан дээр хөлсөө арчаад Мосороо хараад энд юу болж байгаа юм Мосо? Тэрээр өөрийн уураа өмдөндөө тавих нь холгүй байгаа Мосоод гарах нь тэр бид нөрөө хар санаа үүрлэж ирсэн юм. Нөхөр Йоан
Намайг хамгаалахын тулд номын ах Рентэй тулдсан юм. Тэгээд номын ах ялагдаад ирэнгүүтээ Хуанг номын ахаас тусламж хүсгэд Хуанг номын ах Юаны араас дайрсан учраас ийм зүйл болсон. Нөхөр Юан тэр хүүхдүү гэж Жанг наст нь цустаа сэлмээ ардаа нуугаад түүн рүү хачин инэх Юан руу харав. Энэ хүү 9-р төвшний сүнслэг шав бэж Хуанг дингээс гадна шилдэг дотоод шавийн нэг болох Ринг бүчээнийг хүртэл ялсан гэж үү? Жанг настанд сонссондоо итгэж өгөхгүй байв. Төвшөө алгасаж тулдах нь байдгийг зүйлч тийм олон төвшөө алгассан гэж сонсож байгаагүй юм. Хинийх нь зөв буруу байж одоо хамаагүй. Чамайг зочны өвөр ухтаж байхад барьж байгаа хариу чи энэ үү? Чиний хэн болох чи надад хамаагүй. Нисэжгүй сэлэн бүлгэмийн шавьд гар хүрсэн учраас шангаа хүрт. Жанг насн түүн рүү ойртож эхлэхэд Юанд нэг л биш юм шиг санагдав. Тэд төрүүлж дайрснараа буруутай атал би шийтгэл хүлээнэ гэж үү? Түүний гарыг тасдсан боловч хэрв тэр түүн рүү дайраагүй бол тэхгүй байж болох л байсан. Хиний буруу байх нь хамаагүй. Би энтхийх биш ч гэлээ зочны өвөр аюулгүй байх ёстой бидтэй. Нэг шав чинь намайг өдөж тулдсан тэрийг тоохгүй байж болно. Танаа шав бусдаа дээрлэхүүлж байхад хинч түн туслаагүй. Хэрэг багш ээж ингэж аяглаж байгаа бол чамд багш авах эрх байхгүй гэж Юанг Жанг настны нэр нүрийг бодлгүй хэлж орхив. Чимо надад заадаг хинбэ гэх ба түүний нүд улаанаар эргэлдсэн харагдана. Жанг настны алах хүслийг мэдэрсэн Шиохо чимээгүй бэлдэж эхлэв. Хэрвээ Жанг наст нь түүнийг гэмтэх гэж оролдвол Шиохо эргэлзэлгүй шууд алах байв. Жанг наст нь түүнийг шийтгэх гэж байтал гинэт хүлээ гэх чимээ гарав. Жанг настан эргэж хартал хурц төрхтөө дунд насны эрэгтэй зогсож байв. Бүлгэмийн удирдагчаа ганц Жанг настан ч биш бүгд уулга алдав. Жанг настан байж вэ? Би энэ хэргийн учрыг өөрөө олох болно. Юу? Жанг настан хэлэх үггүй болтол гайхсан ч түүний үгийг сөрөлгүй хойш болж зогсов. Ринг бүчээн болон Хуанг динг хараад би бүгдийг нь харсан. Тэрийг нь сонссон Рэн бүчээн айсандаа салганаж эхлэв. Арчаагүй юм. Хоёрын эсрэг нэг тулдаад ялагдаа зогсохгүй араас дайран гинэ. Хаанаас тийм hulчгар зүйл сурсан юм? Би тийм зүйл зааж байснаа санахгүй байх шүү. Дараа та хоёрыг сайтар сургах болно. Удирдагчийн үгийг сонсоод Рэн бүчээний царай хувхаа цав. Түүний занг мэдэх учир түүний дараа тамийн амьдрал туулахаа мэдэж байв. Харин Хуанг динг тэр үгийг сонсоод шууд ухаалтчихв. Чиний хариулт гэж бүлгэмийн удирдагч чангаар хэлв. Мэдлээ удирдагчаа гэж Ринг бүчээ шулганан хэлв. Тэгээд Юаныг хараад саяны чиний хэрэгэлсэн техник чи цуст бүлгэмих үү? Цуст бүлгэмээ? Тэр муу ёрын газар уу гэж дотроо бодно. Юан шиг гимгүү царайтай хүү тийм муу ёрын газрыг гэж мэдсэн бол түүнийг оруулахгүй байсан юм. Би чамтай болон танай бүлгэмтэй асуудал үүсгэмээргүй байна. Харин энэ хэргийн тухайд бидний буруу учир чи санаа зовлтгүй. Тэдний тогшин мэдэрдэгч залуухан нэгний өмнө номхорсон мэт байгааг хараад бүгд хэлэх үггүй болов. Юан ч бас ийм зүйл болно гэж бодоогүй учраас хэлэх үггүй болов. 18 дугаар анги Мозогийн талархал. Хэсэг хугацаанд бодож зогсоод цуст бүлгэмийн шав байх нь Мозод хэрэгтэй юм байна гэж шийдэж тиймээ би цуст бүлгэмих гэж итгэлтэй хэлв. Би ч бас энд болсон зүйлийг зүгээр өнгөрүүлж болох ч Мозог энд хинч дээрлэхгүй гэж надад амлав. Нөхөр Юан Мозод чихэндээ ч итгэлгүй уйлж эхлэв. Яагаад Юан түүнд ингэж сайн хандна вэ? Мозог нэ? Тэр Мозог харснаа одооноос эхэлж энэ миний шав. Чамд хүрсэн хинч вэ надад хүрч байгаагаас ялгаагүй шүү. Юу бүлгэмийн удирдагч зарлах тэр мөчөд бүгд уулах алдах нь тэр. Мозог хүртэл шүү. Багштай ёсол гэж бүлгэмийн удирдагч үргэлжлүүлв. Мозог шуудхан сүгдэн мөргөж түүнд ёслов. Багштай шав тань ёсолж байна. Сайн байна. Өнөөдрөөс эхэлж чи надад суралцах болно. Мэдлээ гэж Мозог урам зоригтой хариулна. Ахаад л Юаны төсөөлөг үзүүл болсон ч түүнд энэ хангалттай санагдаж байв. Тэгэл би явлаа гэд Юан хэлв. Удирдагч толгой тохин Мозороо харан зочныг үдэж өг. Багшаа баярлаа гэд Мозо Юан болон Шиохог гаргаж өгөхөөр яв. Тэд явсны дараа Жанг настан удирдагчаа Мозог өөрийн шавээ болгоно гэдэг.
гэж өдөрдөгч хүүтнэр түргээд чи мдээгүй юм шиг байна. Саяны хүүхдийн ашигласан техник цусд бүлгмийн хамгийн хүчрхэг техник. Юу тэгэхээр тэр хүү цусд бүлгмийн энгийн шав биш. Түүний чадвар болон хүчнээс харахад цусд бүлгмийн өдөрдөгч цусд эзний шав гэхэд би лав гайхгүй. Цусд эзэн тэр нэрийг сонсоод л Жанг настан айсандаа чичирч эхэлнэ. Хэрвээ тэр Моосог найзаа гэж байвал тэдний харилцаанаас болж дараа нь бидэнд туслах болно. Аяллыг гитэлчл байвал олон шавнар уурсан ч бай би түүнийг шавээ болгох л болно. Жанг насан түүний бахархсан харцаар хараад ийм алсын хараатай байна гэдэг аргагүй л бүлгмийн өдөрдөгч. Бүлгмийн өдөрдөгч ухаалаг бас алсын хараатай юм. Таны шийдвэрт эргэлзсэн өршөөгөөрэй. Хэрвээ өршөөгдмөл байвал үлдсэн асуудлыг зэгцэл гэж хэлчихэд яваад өгөв. Гадаад шав Моосо өдөрдөгчийн шав болсон талаар тарахад бүгд шоконд оров. Ялангуяа шилдэг шавнар. Юу яагаад Моосо шиг хинч биш хэрээний хоол өдөрдөгчийн шав болоод харин бид нар нэг байрандаа орох гэж цагаан махаа эргэтэл хичээдэг юм. Тэнгэр газар нүдгүй хорвоо ертөнц шудраг бос шүү дээ. Бүлгэм тэр аяараа Моосог жигших боловч бүлгмийн өдөрдөгч ард нь байхад хинч түнд хүрд зүрхлэх вүлээ. Бүлгмээс гадна ирээд Моосо өвдөг дээрээс хөрөм мөргөж хэлэхэд Йоан тэр үйлдэлд нь балмагдав. Юу хийгээд байгаа юм гэд Йоан түүнийг босгож нөхөр Йоан үгүй Йоан андаа би чиний энэ бүх ачийг тань хариулж чадах үгүйгээ мэдэхгүй ч бүлгмийн өдөртөгчийн шавийн хуваар хичээж нэг л өдөр чиний ачийг хариулах болно. Йоан инээгээд санаа зовлтгүй би ямар нэгэн хариу нэхэж үнийг хийсэн юм биш. Үгүй энэ хариу биш. Чамтай адилхан хиймээр байгаа учраас тэгэж байна гэж хурдхан хариулав. Йоан юу ч гэж хэлсэн нэмэргүй гэдгийг мэдэх учраас дотроо санаа алдаад ойлголоо хүснээрээ л бол. Тэгнэ. Бас чи болон тэр охин та хоёрт амжилт хүсье. За гэд Моосо ичингүрч эхлэв. Ингээд би явлаа. Танаа бүлгэмд их төвөг удчихлаа гэд Йоан алхаж эхлэв. Сайн яваараа Йоан андаа гэд Моосо араас нь гараад аллан зогсно. Бүлгмээс холдоод удаагийн байтал Йоанны нүдний урд мэдгдлүүд гарч ирэв. Баяр хүргэе, таны хамтралд нэгдлээ. Моосо таны хамтралд нэгдлээ. Моосо хамтралын түвшин нэмэгдэж танилуд боллоо. Моосо хамтралын түвшин нэмэгдэж найзууд боллоо. Моосо хамтралын түвшин нэмэгдэж анд нөхөр боллоо. Баяр хүргэе, та Моосотой анд нөхөр боллоо. Моосогийн хамтралын түвшнээс хамаарч танд Моосогийн талархал нөлөө үзүүлнэ. Моосогийн талархал сэлмийн мэргэшил 25%. Сэлмийн цохилт 10% нэмэгдэнэ. Сэлмийн мэргэшил сэлэм хэрэглэх үеийн удирдлага сайжирна. Сэлмийн цохилт сэлэм хэрэглэх үеийн цохилтын хүч сайжирна. Баяр хүргэе, таны холбоотон цэс нэгдлээ. Нисэж буй сэлэм бүлгэм таны холбоотонд нэмэгдлээ. Таны нисэж буй сэлэм бүлгэмд үүсгэсэн асуудлаас болж харилцаатай нэрс муудлаа. Нисэж буй сэлэм бүлгэмийн ерөнхий шав Моосогийн хамтралын түвшнээс хамаарч таны болон нисэж буй сэлэм бүлгэмийн харилцаа эрс сайжрлаа. Баяр хүргэе, таны нэр хүнд нэгдлээ. Таны нисэж буй сэлэм бүлгэмд хийсэн үйлдэлээс болж таны нэр хүнд 10-аар нэмэгдлээ. Нэр хүнд нэрээ гаргах бүрд нэмэгдэнэ. Тэр олон дараалсан мэдгдлээс болж Йоанны толгой өвдөх нь холгүй болов. Одоо хайчих вүлээ гэж Йоан Шохоогоос асуув. гэж Шохо бодох зур тэд ойд орцгов. 19-р анги сүнслэг дайчин. Нисэж буй сэлэм бүлгмээс холдон явах тэр хооронд Шохо дотроо Йоах тулаанч болоод хэдхэн л хонсон байтал аль хэдийн 9-р түвшний сүнслэг шав байтал сүнслэг дайчтай тулдаж чадхууч болсон байна. Энэ өсөл төвчлийг аимшигтай гэж хэлж болох үст. Бас түүний сэлмийн чадварч бас яг л дахин төрсөн сэлмийн эзэн хаан мэт маш хурдтай сайжирч байна. Баримжаагүй явж мангасын цөм болон бусад үн цэнтэй зүйлсийг цуглуулахаас өөр хийх зүйл бидэнд байхгүй. Дээрээс нь Йоах сүнслэг дайчин болохын тулд эхлээд гэгэрэл төрөх ёстой гэж бовтноо. Тэгээд Шохо
Йоан руу хараад "Йоан, та яах юм? Та мангасын цөм идэж энергийг нь өөртөө авсан сүнслэг дайчин болохоос нааш энерги чинь дахиад цааш нэмэгдэхгүй. Яаж сүнслэг дайчин болох юм?" гэж асуув. Сүнслэг дайчин болохын тулд төгс сүнслэг шавь болсны дараа гэгэрэлд хүрэх ёстой. Гэхдээ гэгэрэлд хүрэх хэсэг чинь таны хувь тавилан заяач нь л мэднэ. Тэр чи юу гэсэн үг юм гэж үл ойлгосон маягтай асуув. Дийлэн хүмүүс бясалгал хийх чадвартай төрдөгч дээд чадвах нь төрхөөс өмнө шийдэгдсэн байдаг. Жишээ нь Йоан ах амархан төгс сүнслэг шавь болсон ч сүнслэг дайчин болоход шаардлагатай гэгэрэлд хүрэхгүй бол бүх насаараа сүнслэг шавь хэвээрээ үлдэнэ. Тийм боловч хувь заяаг өөрчлөх чадвартай ховор олдож буй эрдэнсүүдийн тусламжтай хязгаараад авч болно. Шоохой хилээгүй ч гэлээ түүнд тийм эрдэнсүүд байсан юм. Гэхдээ Йоан сүнслэг шавь чигээр үлдэх заяатай бол түүнд өгөхөд бэлэн байв. Йоан өөрийн энерги хөрөмтлөлийг харангаа түүний яриаг сонсно. 3,840,000-аас 1,519,385. Дахиад 3 цөм залхихад миний энерги дүүрхэн гэж дотроо бодно. Гинэтхэн олон юм бодлого гэгэрэлд хүрэх ямар байдаг талаар сонирхон 3 цөм гаргаж ирээд амрууга хийх нь тэр. Дээд тэнгэрийн боловсронгуй махад идэвчлээ. 900,500 энерги цус сармагчны цөмөөс гарган авлаа. 895,415 энерги цус сорогч чонын цөмөөс гарган авлаа. 730,650 энерги хайрст бодонгийн цөмөөс гарган авлаа. 3,846,000-аас 3,846,000. Та төвшин ахихад хангалттай энерги хөрөмтлүүллээ. Таны энерги дүүрсэн учраас дараагийн зэрэгэлд хүрэх хүртэл ахин энерги хөрөмтлүүлэх боломжгүй. Мэдээлэл алга болоод удаагүй байтал ахин мэдээлэл гарч ирэв. Зэрэглэл ахих шаардлага хангагдлаа. Та нэгдүгээр төвшний сүнслэг дайчин боллоо. Таны сайжирсан мэдрэгүү хөгжиж, дэвшилтэд мэдрэгүү боллоо. Та хүч нэмэгдүүлэхэд суралцлаа. Бүх үзүүлэлт 1000-аар нэмэгдлээ. Дэвшилтэд мэдрэхүй. Ангилал, игэл, тайлбар бүх мэдрэхүүнүүд хурц болно. Идэвхжүүлэх шаардлагагүй. Хүч нэмэгдүүлэлт, ангилал байхгүй. Тайлбар таны хүч болон төвчээрийг сайжруулна. Йоан сүнслэг дайчин болоход түүний доторх энерги задарч, томорч буй мэт мэдрэгдэх авч биеийн хэмжээнд нь өөрчлөлт гарсангүй. Шоохоо гайхширч балмагдах зэрэгцэж хоёр нүд нь өндөг шиг томорч ирээд "Йоан, та харсан зүйлдээ итгэж өгөхгүй байлаа. Сүнслэг дайчин болох тийм сүржин зүйл биш боловч гэгэрэлд хүрлгүй сүнслэг дайчин болно гэдэг дээд ертөнцч гайхалтай зүйл юм. Йоан, та сая юу хийчихв?" гэж чичгэнсэн хоолоогоор асуув. "Сүртэй юм хийгээгүй. Урдих шигээл хангалттай энерги хөрөмтлүүлээд нэг л мэдхэд сүнслэг дайчин болчихсон байсан" гэж Йоан гэгэрэл гэдэг зүйлийг мэдрээгүй харамсангүй хэлв. "Итгэмээргүй юм. Шоохоо одоо ч итгэхгүй байлаа. Йоан ямар гэчүү юм бэ? Түүний авьяаслаг гэхэд ч багдана." Шоохоо алмаарх зур Йоан үзүүлэлтэд харна. Зэрэглэл нэгдүгээр төвшний сүнслэг дайчин. Өв байхгүй. Цусны төрөл байхгүй. Махбод дээд тэнгэрийн боловсронгуй махбод. Биеийн хүч 3734. Оюун санааны хүч 3975. Сүнсний хүч 4910. Биеийн хамгаалалт 3710. Оюун санааны хамгаалалт 4821. Хоригдлогдсон энерги 38,460,000-аас 3,846,000. 38 сая. Дараагийн түвшинд 38 сая шаардлагатай гэж үү? Арай хэтэрхий юм. Тэр олон оронтой тоог хараад Йоан толгой ирэх шиг болов. Үлдсэн цөмөө идчихсэн дээр бах. Йоан үлдсэн цөмөө гаргаж ирээд залгиж эхлэв. Дараа нь болсон зүйл түүнийг алмаар болов. Дээд тэнгэрийн боловсронгуй махбод идэвчлээ. Таны зэрэглэл тохиромжгүй цөм хэрэглэсэн учраас энерги хөрөмтлөлд 90% багаслаа. 88,000 энерги цус сармагчны цөмөөс гаргаа авлаа. 82,500 энерги цус сорогч чонын цөмөөс гарган авлаа. 70,500 энерги хайрст бодонгийн цөмөөс гарган авлаа. 85,000 энерги цус сорогч чонын цөмөөс гарган авлаа. 65,000 энерги үсэрхэг могооноос гарган авлаа. 54,650 энерги гарган авлаа. 66,700 энерги гарган авлаа. Хоригдлогдсон энерги 38,460,000-аас 4,500.
Ямар новшин вэ? Яагаад гинтхэн ийм бага энерги аваад эхлэв? Болдгоо Шиохо, та сүнслэг дайчин болсон учраас сүнслэг дайчин мангасын цөм биш бол танд нөлөө үзүүлэхгүй. Байж боломгүй юм. Утгагүй юм. Таны оршин байгаа ч бас утгагүй байна. Хэдхэн хорон бодсны дараа энэ ч харин ч шудраг гэдгийг ойлгов. Учир нь хит хүчрэгэн хүмүүс дорой хүмүүсийг хүчтэй мангастай тулдуулах тэднийг хүчлэх зэрэг олон сөрөг тал гарах юм. Ямартай ч нэг хэсэг завсарлага авъя. Ан хийхээс залхаад байсан юм гэж өөртөө хэлв. Шиохо, ойрын хот руу замчлаач. Тэнд хэсэг амарч хаад цааш яхаа бодцгоё. Шиохо толгой дохиод 10 км-т нэг хот байна. 10 км алив гүйцхий. За гэж Шиохо шууд зөвшөөрч тэр хоёр хот руу гүйж эхлэв.